За сайн байцгаана уу? Астрологч өдрөө. За өнөөдрийн мэдлэгээр астрологч цаг хоорондын хамаарал гэж юм тий. Энийг ер нь тэр арилжаанд яаж ашиглавал одоо хэрэгтэй байд юм бэ гэдгийг талаар ярилцах гэж байна. За тэгэхээр цаг хоорондын хамаарал гэдэг бол одоо бид нар арилжаа ихтэй энд ингээ харагдаж байдаг шүү дээ. Одоо хэдэн секундээс эхлээд хамгийн том цаг нь weekly, monthly гэл тий. За тэгээд бүтэн жилээр нь хардаг ч юм уу ингээ чартын хөдөлгөөнийг бол хүссэн цаг дээр хараад арилж яаж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ цагуудыг тий аль ч цаг дээр чи одоо скальпер бол 5 минут нэр 1 минутын дээр арилж яаж гэдэг юм. Иймэрхүү юмнууд харж ирсэн баг тий. Daily day trader бол одоо 1 цаг дээр 15 минутын дээр арилж яадаг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд харж ирсэн. Тэгвэл өнөөдрийн эмчт хэрэг ярих гэдэг нь энэ цагуудыг хооронд нь уялдуулад зүй тогтлыг зөв харах юм бол биднэрт арилжаа ихтэй ямар том давуу тал үүсч болт юм бэ гэдгийг одоо жишээн дээр тайлбарлаж өгье гэж бодож байна. За тэгээ энд ингээ одоо нэг зураг оруулсан байна л да. За чинь 4 цагийн чартан дээр хааш ингээд лайн чарт харж илээж бол зүгээр юм өсөлтийн тренд явж байгаад завсрын хөдөлгөөн орж ирж байгаа бол нэг цаг дээр харуул нөх хөдөлгөөнийг ингээ харах юм бол илүү олон юм хай лоу тогтоо илүү юм одоо арзгар болж эхэлж шүү дээ. Тэгээ хөдөлгөөний хувьд бол илүү их олон хөдөлгөөнөд харагдаж эхэлнэ. За 15 минутын дээр харуул өөр олон хөдөлгөөнөд харагдаад эхэлж байгаа тийм. За энэ нь бол одоо хайшуул хөдлөхстой зүй тогтлороо бүх цаг дээр яг адилхан ингэ хөдөлж байгаа гэсэн. Цаана нь бол цаг хоорондын хамаарал нь ингэж явдаг гэсэн үг л тийм. За жишээ нь одоо бид нар ингээд 4 цагийн чартан дээр энэ нэг зөвхөн завсрын хөдөлгөөн биш нэг завсрын давлгаа завсрын хөдөлгөөн орж ирлээ pullback-ийн хөдөлгөөн орж ирэхэд энэ нь ингээд чи 15 минутын чартан дээр ингээд харах юм бол уналтын жижиг тренд явж байгаа чинь тий. Одоо ингээд харах юм бол хааш ингээд унлаа lower low ийм хөдөлгөөн явцаар гэж байгаа. Тэгэхээр энэ чинь бид нар бол Dovi онлоор бол уналтын хөдөлгөөн уналтын тренд явж байгаа гэж үзсэн шүү дээ. Down trend. Одоо bearish хөдөлгөөн ингээд орж ирсэн байна. Market structure бол унах чинь наа гэж үзсэн шүү дээ. Зөвхөн одоо чи 15 минутын дээр хараа 5 минутын дээр хараад арилж яадаг скальпер бол одоо энэ уналтын трендийг хэлчлээ гэдэг ингээд цаашаа өшөөж унахаар ч юм шиг юм бодоод энэ завсрын хөдөлгөөн орж ирсэн энд нь сэлдээд ингээд алдах магадлал байгаа байхгүй. Яг үндэ ингээд цаг хоорондын хамаарлаар том цагаар харуул том цагийн трендийн зүгээр завсрын хөдөлгөөнд дуусаад өсөлт орж ирэх юм биш үү гэд мэдчихвэл энд ямар давуу талуудыг бид нар одоо ашиглаж болох юм бэ гэдэг талаар одоо өнөөдөр хэмжлэгээр ярина гэсэн үг. За тэгээ ингээд цагуудаа хооронд нь уялдуулж харах нь одоо ер нь бол арилжаа хийдэг бүх трейдерүүд хамгийн чухал зүйл нь миний хувьд бол хамгийн чухал зүйл нэг гэж боддог. Бүх цагийг хооронд нь уялдуулж хараад арилжаа хийх юм бол одоо маш олон алдаж болохоор арилжаанаас сэргийлэн тэ. Дээрээс нь маш одоо юм ч одоо тийм трендийнхаа давуу зөв орчих юм бол ямар арилжаа барих ёстой вэ гэдгийг мэддэг болчихно гэсэн үг. Ямар арилжааг барьж болохгүй одоо чи энэ дунд ингээд шорт орцсон бол тэр арилжааг хол барихгүй хаах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Яг тэгвэл үндсэн тренд чинь дээшээ явж байгаа юм гэдэг мэдчихэж байгаа болохоор харин энэ лонг орчвол бол одоо тэр бай арилжааг айлуулах барих хэрэгтэй болох нь шүү дээ. Яг тэгвэл үндсэн трендийн дагуу орцсон гэж үзсэн шүү дээ. За иймэрхүү юмыг ярина гэсэн үг. За тэрнээс өмнө хашийн чиглэлийг тодорхойлох гэх нэг 3 юм ярих. За нэгдүгürt нь хашийн чиглэлийг зөв тодорхойлоход цаг хоорондын хамаарал биднэрт одоо маш чухал гэдгийг тайлбарлах гэдэг. За энэ эхний зураг дээр бол би USDJP 5 минутын чартыг харуулж байна. За ингээ харах юм бол тренд саяны хилдэг шиг жижиг цаг дээр харах юм бол уналт явж байгаа юм шаргаж шүү дээ. Эвдээд за bearish тренд ингээ ороод ирсэн. Уналтын тренд явж байгааг харахаар байна. За гэхдээ ингээ харуул бас consultation юм шигтэй эндээс ингээ харуул томор ингээ харуул. Яг хаашаа явах гэдэг нь бүрэн тийм тодорхой бус юм зах зээл явж байгааг харах гэдэг тийм. За ийм үед зөвхөн 5 минут 1 цаг одоо 5 минутын дээр нэг тайм фрейм дээр ингээ фокуслаад арилж яадаг хүмүүст бол айгүй том сул тал үүсчихэж байгааз ойлгомжгүй энэ нөхцөл байдал үүсчихэж байгаа гэсэн. Тэгвэл энийг яаж ингэж одоо ойлгомжтой болгож хардаг юм хэрэг цагаа томруулах хэрэгтэй гэх юм байна. Цагаа томруулаад одоо саяны чартыг 5 минутын чартыг ингээ харах юм бол зөвхөн ийм хөдөлгөөн харагдаж байна. 4 цагийн чартан дээр оруулж харах юм бол энэ бол одоо 4 цагийн чартан дээр харагдаж байна. Тэг ингээд харах юм бол яаж вэ? Ийм хөдөлгөөнийг бид нэр ингээ хараадсан юм шүү дээ. Яг үндэ чинь зүгээр ингээд харах юм бол маркет ингээд break up structure хийсэн тий дээш хөвдсөн.
ахаад дэшээ breakup structure гэдэг тренд өсөлтийн хөдөлгөөн явах магадaltaй юм. Өсөлтийн тренд явж байгаа хөдөлгөөн гэдэг нь шууд ингээ харагдаж шүү дээ. Өсөлтийн тренд явж байна гэдэг ингээ ялгарч байна. Тэгэхээр зөвхөн зүгээр цагаа шилжүүлээ харахад л бид нарт тийм ойлгомжтой харагддаг гэсэн. За тэгээд нэгдүгürt нь бол ингээ зүгээр цагаа том цагаас нь харчихаа л гэж. Чиглэлээ бодит маркет одоо ямар чиглэлтэй явж байгааг харах юм мэдмээр ивэл том цагаас нь том цагийнхаа шинжилгээг хараад бага цаг дээр эдгээр чинь ямар хөдөлгөөн явж байгааг мэдчих боломжтой байна шүү дээ. За эхнийх нь зүйл энэ байлаа. За дараагийнх нь за алдагдaltaй арилжаанаас зайлсхийх те win rate нэмэгдүүлэх гэж. За алдагдaltaй арилжаа гэхээр одоо за энд би жишээгээр тайлбарлах гэсэн. За энд нэг ийм жишээ үлдсэн байна. За одоо юу яадаг трейдер гэсэн үг. За нэг ийм арилжаа хийдэг трейдер байлаа гэж хэлдэг. Тренд ингээ өсөж явж байсан чинь те маркет ингээд дэшегээ брейк хийгээд тренд өслөө. Тэгвэл завсрын хөдөлгөөн ингээ орж ирээд liquidity авах үед нь одоо энд нь гэсэн үг. За энд хүлээж аваад long дарах сонирхолтой. За энд хүлээж байгаа тэр арилжаа хийх гэдэг зоонд нь юу гэдэг юм хэр энд нь одоо юу гэдэг чинь те order block ч гэдэг юм уу те жижиг. За ингээд за order block нэмэх нь imbalance те fair value gap за imbalance гэвч ийм чухал позицион харж агаад ингээ одоо long дарж арилжаа их сонирхолтой юм трейдер байлаа гэж үү те. Одоо тэгээ завсрын хөдөлгөөний хүлээж байгаа ийш орж ирэх нь buy дарах. За яг тийм адилхан сетапыг хоёр сетап хэлсэн байгаа. За эхний жишээн дээрх зураг нь энд харагдаж байна те. Энэ эхний жишээ нь бол энэ. За томруулаад харъя хэлээ. Ингээд дарах юм бол энд order blockтой ингээд ийм зам дээр тренд ингээд өсөж байгаа. Өсөлтийн трендэн дээр завсрын хөдөлгөөн орж ирвэл энэ чинээс long дарах гэж байсан үг те. Buy дах сонирхолтой. Яг саяны ярьсан сетапыг одоо хүлээдэг трейдер гэж бодъё л да юм те. За хоёр дахь чигийг харуул яг адилхан жишээ байна. Хааш өсөлттэй дээшээ ингээд трендийнхаа хай гэвтэд breakup structure-ыг хааш өсөж байгаа. Тэгээ завсрын хөдөлгөөн орж ирэхээр нь энэ order blockтэй imbalance дээрээс long одоо buy орох сонирхолтой трейдер гэсэн. Яг ижлэхэн setup ингээ харж байгаа заяа. За үр дүн гэсэн чинь эхний арилжааг ингээ хийлээ гэсэн чинь эхний нөхцөл дээр юу болж юм бэ? Stop loss болчлаа. Одоо ингээ харах юм бол stop loss. За бүх чарт нь 15 минутын чарт байгаа шүү. За 15 минутын дээр зөвхөн харж арилж яадаг трейдер байсан гэж бодъё. За хоёр дахь арилжаа энэ нь бол яг энэ imbalance order block дээр ирээд орсон чинь TP авчлаа. За тэгэхээр яг ижлэхэн setup хараа орж явахад нэг нь tip stop loss аваад нэг нь энд take profit аваад одоо юм ялгаатай арилжааны win rate харагдаж байна те. Ижлэхэн setup-аар орсон. За тэгвэл энэ одоо буруу арилжаанд орчлоо гэсэн үг шүү дээ. Энэ бол те энээс цаг хоорондын хамаарлыг ашиглаад энээс зайлсхийх боломж байсан юм. Эхний арилжаанаас гэсэн үг. Энэ буруу алдагдaltaй арилжаанаас те зайлсхийх боломж байсан уу? Хоёр дахь нь энэ арилжаан дээр цаг хоорондын хамаарлыг ашиглаад одоо илүү арилжаанд ихтгэлтэй орох боломж байсан гэдгийг тайлбарлах гэдэг. За тэгэхээр тулд би энд одоо саяны жишээг ингээд хэлтдсэн байгаа. За юу болж байна уу гэхлээр 15 минутын чартан дээр те. За эхний жишээ шүү. За манай эхний жишээн дээр яг ийм хөдөлгөөн явж байгаа байсан те. За энэ order blockтэй balance дээр орж ирэхээр нь buy. Тренд бол ингээд өсөлттэй байгааг мэдчихсэн гэ те. Тэгээ ингээд энд орсон чинь stop loss болоод ингээд хаш доош унжиж байгаа. За энд юу алдсан гэхээр цаг хоорондын хамаарал хараагүй. Цаг хоорондын хамаарлыг харсан бол энэ зайлжээс зайлсхийх боломжтой байсан. За жишээ нь чи weekly-ийн chart, daily-ийн chart ингээд том цагийн chart харж хэрэгтэй. Юу хэлэх гээд байгаа гэхээр энд яг ямар чухал зоон дээр ханш ирсэн байгаа юм бэ гэдгийг мэдчих хэрэгтэй байхгүй. За ингээд харах юм бол weekly дээр харах юм бол weekly-ийн маш хүчтэй том юм те fair value gap руу ороод ирсэн. Энд байгаа liquidity-г SVP ч гэсэн маш хүчтэй одоо зоон дээр ийм зоон дээр ханш бид нар энийг эвдэж хаагдаад ингээд шалгасан тохиолдолд buy орно гэж хэзээ ч ийм том цагийн ийм fair value gap-ыг шууд сүрж одоо сүрж гин тий сүрж одоо buy дчих гэсэн үг шүү дээ. Одоо ишиг өшөөснө энэ хаяг аавна гэж buy дчих гэсэн үг шүү дээ. Тэгж орж болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр том цагийн шинжилгээг хараагүйсэн учраас одоо энэ чинь ингээд саяны хөдөлгөөн чинь бол энд орчод байгаа шүү дээ. Яг энэ чинь ингээд орчод. Тэгэхээр ийм том цагийн шинжилгээ хараагүйгээс болоод энд stop loss авчих гэсэн үг.
Хэрвээ чи том цагийн тийм 4 цагаас дээшээ ингээд том цагийн higher time frame analysis хийсэн бол энд хизээж бай орохгүй нь шүү дээ. За нэгдүгürt ингээд цаг хоорондын шинжилгээ хийх юм бол энэ яаж алдагдлаас сэргийлж чинь тий. Тэгэхээр чиний win rate чинь бол нэмэгдэж гэсэн үг шүү дээ. Алдах магадaltaй арилж байгаа хийхгүй орохгүй гэсэн үг. За хоёр дахь жишээ нь энэ хаана нэлээ? Энэ үү тий. Хоёр дахь жишээ нь чи одоо ингээд 15 минутын дээр чартн дээр оруулсан байсан шүү дээ. 15 минутын чартн дээр харах юм бол хааш ингээд яг адилхан тренд breakup structure-ыг тренд өсч байгаа тий. Завсрын хөдөлгөөн дээр бай орохгүй энэ order block-тай юм баланс төр бол хийж байгаа. Хааш ороод ирэхэд бай орсон, TP-г авсан, өшөөж дэше авахаар бас тий. За ийм арилжаа. Энд дээр тэгвэл том цаг дээр цаг хоорондын амралт чамд үнэхээр эсрэг тийм юм хэлээгүү. Дэмжигдсэн байсан юм. Одоо чинь 4 цаг тэгтэл харъя л та тий. Саяны арилжаа ингээ харах юм бол чарт харах юм бол өмнө нь байсан тий. Хүчтэй юм эсэргүүцлийн бүс байна тий. Эсэргүүцлийн зооныг хааш яасан юм энд харах юм бол том candle-аар бүсээс болоод дээш хөвдсөн. Энэ эргээд resistance гэн дэмжлийн бүс болоод хаашиг одоо өсгөх бүслүүд нэг удаа өсгцэн. Хоёр удаагаа энд ирэхэд нь би одоо long орохгүй л хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо өсөлт явах боломжтой юм дэмжлэгийн зоон болцсон харагдчих том цаг дээр тий. Дахиад ингээд за одоо нэг цаг руу шилжүүлээ тий. Дахиад том цаг дээр том цагаа жоохон багасгаад харах юм бол за ийм чухал зоон дээр ирсэн чинь одоо баярж болно. За дээрэс нь дахиад харах юм бол энд байгаа энд үсгээдээс энд эвдэж чадахгүйс энэ зоноос дахиад нэг чиг хөдөлгөөнөөр огцсон хөдөлгөөнөөр эвдээ бүсээс олцсон. Завсрын хөдөлгөөнөөр ороод ирэх юм бол байд харахад одоо орж болохоор энэ том цагийн зоон байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ том цагийн эвдэгдсэн энэ зоон дээр breakout хийгдсэн зоон дээр бид нэр long орох ч учраас ихтгэлтэй орж болно гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд том цаг хоорондын хамаарлаараа баттгаж өгч хөдөлгөөн дээр бай ороод ээж TP-г авч болж байна гэсэн үг байхгүй. За ийм ялгаатай зүйлүүд байх нь. Тэгэхээр цаг хоорондын хамаарлыг ашигласнаар ийм алдагдaltaй одоо арилж яана сэргийлж болох юм байна те. Том цагаас эхлээд бага цаг руу шилжүүлээд ингээ хараа авчих гэдэг гэсэн. За 3 дугаарт нь юу гэлэх гээд нөхөр 3 дахь нь бол 3 дахь нь бол юу гэлэх гээд. Одоо өндөр наривчлалтай арилж их юм уу? Өндөр наривчлалтай оролт хийх ингэж risk reward өндөр гарах. За цаг хоорондын хамаарлыг ашиглаад ийм энтринууд хийж болох уу гэж. Өндөр наривчлалтай оролт хийгээд одоо risk reward гэж ашигладагдлын харьцсан шүү дээ. Маш бага алдагдaltaй stop loss нь одоо том тавигдсан тийм арилжаах боломжтой байхгүй. Тэрийг яаж хийх юм бэ гэдэг ярих гэдэг. За тэгэхэд бол дахиад л нэг цагаа шилжүүлээд харах хэрэгтэй болно л доо. За одоо энэ жишээ бас юмуд арилгачих. За жишээ нь одоо чи тийм арилжаа хийх жишээ daily дээр ингээд чарт харж илаа гэж бодъё те. Тэгэх юм бол хааш юм хүчтэй зоонуудаа тэмдэглэж хэрэгтэй гэсэн үг байхгүй. Том цагийн хүчтэй зоонуудыг тэмдэглэнэ. За энд ингээ харах юм бол одоо энэ те. За энийг дуусгахчих. За энд ингээ харах юм бол яа чинь энэ хаашиг маш хүчтэй одоо дэмжлэгийн эсэргүүцлийн зоон байж байгаад энд орж ирээд яа чинь дэмжлэгийн зоон болоод том candle бүсээс солиод эргээд хааш эргэж ирэхдээ энд яг энэ зоон дээрээс унсан буюу одоо юм хүчтэй зоон бий болсон бас том цагийн. За энэ зоон дээр хааш ирэх үед нь жишээ нь энд одоо хэдүүл харж ирсэн бол яхаа вэ гэдэг юм хэрэг. Хааш унах магадaltaй учраас эвдэл нь хүлээн гэсэн үг тийм. Тэгээ ингээд цагаа шилжүүлээ харах юм бол 4 цаг дээр чи зөвхөн 4 цаг дээр арилжаа хийдэг бол яах гэдэг нэхээр магадгүй энэ зооныг чи харж ирсэн тэмдэглэсэн тийм. Тухайн зооныг хааш дэшиг ингээд одоо нэг чигээ огцон хөдөлгөөнөөр эвдээд гараад ирлээ тийм. Тэгэхээр завсрын хөдөлгөөн нь унаад ирэхээр яах вэ? Энэ зооныгоо шалгаад хааш өсөх магадaltaй бай орох боломжтой шүү дээ. За тэгвэл яг ийм нөхцөл байдал бүрдсэн гэж үзвэл за магадгүй 4 цаг дээр ч юм уу индусмэнтэй тэмдэглээ те. Liquidity байна. Liquidity авах нь орж тийм. За одоо шууд зүгээр 4 цаг дээр том цаг дээр арилжаа идэх тэр яах юм гээд. Айлны газар пенди ордер байрлуулах юм уу эсвэл харж байгаа л орох гэдэг шүү дээ.
За харж байгаад энэ candle-ийн урт хаймар үүслэе гэж бодоод ингээ орлоо гэж бодъё. Тэгвэл stop loss чи ийм доор байхгүй мэдээж бүр энэ өмнөх swing low руу тавьж таарнаад тэгэхээр risk reward чи айгүй баг гарч ирнэ. Нэг арц нэгтэй харилцаа хийдэг ч юм уу те. Өмнөх swing хай хайр хай гэж бодвол одоо айгүй юм risk reward багтай харилцаа хийх гэдэг шүү дээ те. Тэгвэл энээс яаж сэргийлт юм бэ гэдэг юм ярих гэдэг байхгүй. Том цаг дээр бол чи ингээ том цагийн зоонууд тэмдэглээд тухайн зооныгоо эвдэгдсэнийг мэдээд одоо завсрын хөдөлгөөн дээр нь бай орох хэрэгтэй гэдэг ингээд мэдчихлээ шүү дээ. Хаанаас орох хэрэгтэй. Тэгвэл ийм үед яа юм бэхээр юу хүлээж байгаа юм бэхээр цагаа багасгах гэдэг юм ярих гэдэг байхгүй. Цагаа багасгаад энтриг 5 минут 1 минут руу наривчлах хэрэгтэй. Тэг ингээ харах юм бол нөгөө нэг тэмдэглэсэн байсан зоон ч юм бол одоо энэ твэр байна шүү дээ. Энэ зоон ороод байгаа. Одоо лонг орох хэрэгтэй зоон ч юм бол ийм зоон ороод ирсэн байна шүү дээ. Одоо энэ зоон дотор бай орох хэрэгтэй мэдж байгаа. За завсрын хөдөлгөөн унаад орж ирлээ. Liquidity хамж ийн гэж үзье. Тэгвэл энэ завсрын хөдөлгөөн нь бол бага цаг дээр бол ингээ харах юм бол зүгээр жижиг одоо bearish trend явж байгаа юм шүү дээ. Өмнөх low тавьдэл юм low high гээл жижиг юм уналтын тренд явж шүү дээ. Энэ уналтын тренд хаана дуустдаг вэ гэхээр market structure-ын онлоо шүү дээ. Ингээ хааш унж явсан бол хамгийн сүүлийн одоо хийгдсэн low high те дэшээ эвдэснээр бол тренд эргэж ийн гэж үзсэн гэж байна шүү дээ. Одоо зүгээр зөвхөн энэ зүгээр баталгаажуултыг л хүлэе гэж бодъё л дээ. Тийм бол liquidity хамаад энд байгаа imbalance order block-ын зон дээрээс хааш гарах юм бол юу гэж юм замалай 9 тэ market structure shift хийгээд за тэгээ дараагийн хөдөлгөөний харах юм бол энд break up structure хийгээ тэ хааш ингээ өсөлтийн шинж тэмдэг үзүүлээд эхэлчихэж байгаа байхгүй чинь. Тэгэхээр н завсрын жижиг хөдөлгөөн нь орж ирэхээр нь яг одоо нэг том хөдөлгөөний адилхан зүйл тогтлоор завсрын хөдөлгөөн нь орж ирэхэд нь би хүлээж аваад энэ ч байгаа одоо энэ баланс дээрс ч юм уу те энэ доор үсгсэн ордер блок дээрс ч юм уу ингээ энтриг хийх юм бол яг хаа одоо энэ лонг даглаа гэхэд стоп лосс өмнөх swing low дээр тавих өгч юм шүү дээ. За ингээ орчхороо би одоо том цагийнхаа дагуу тэгээд трендийн дагуу орж байгаа шүү дээ те. Тренд бол энд байсан минь эвдүүлэх гэж сүлээжсэн зоныг эвдчихсэн учраас те энэ swing high гэдэг дэше явна гэж үзээд бай орсон гэвэл TP ч юм бол мэдээж юм хол тавь. Тэгэхээр risk reward чинь ингээ 1 Hz 9-өөс дэше 10-аас дэше айгүй их гараад ирч байгаа. Ингэж одоо нарийсгаж stop loss-ыг баг тавьж ордог гэсэн. Сэргээрээ чи зөвхөн нөгөө 1 цаг дээр 4 цаг дээр том цаг дээр харжсан бол stop loss чинь том тавигдах гэдэг шүү дээ. Бүр энэ swing low-ын доошо тавигдах гэдэг. Risk reward гэдэг зүйл чи айгүй муу гарчсан бол ингэж нарийсгаж орсноор stop loss чинь маш бага тавигдаад ийм одоо снайпер маягийн энтринуудыг их боломжтой risk reward их гарна гэсэн үг байхгүй. Энэ үл ерөөс ингээл цаг хоорондын хамаарлал ашигласнараа гаргаж байгаа үрд. За тэгэхээр нөгөө risk reward өндөртэй харилцаа идэх шийдрүүд одоо яаж энтри идэх техник ингээд мэдээд авчлаа гэсэн үг шүү дээ. За анхаарланд туссан баярлалаа.